За сайн бацгаана уу. Хумхын ордынхын өнөөдрийн мэндийг хүргье. За 5 сарын төлөв байдлыг танилцуулъя. За 5 сар бол олон гараг эрхсүүд уран хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж хэлсэн үйл явдлын хувьд бол маш их онцгой өрнөл ихтэй. Олон үйл явдал таатайгаар өрнөсөн юм одоо сар болж байна гэж зэрлэг багш ирж байгаа. За тэгэхээр 3 сарын 1-ээс эхлээд таны одоо 3 дугаар гэрт байсан. 3 дугаар гэрт одоо байрлаж ирсэн буд гараг болвол одоо энэ гэр орхиж байгаа юм байна. За 3 дугаар гэр гэхээр бол ерөнхийдөө одоо ах дүүгийн харилцаа, хөршийн харилцаа, нийгмийн одоо бас зарим нэгэн салбаруудад харилцдаг харилцаа холбоог илэрхийлдэг. За тэгэхээр 3 дугаар сард эхэлсэн зарим нэгэн одоо энэ нийгмийн харилцаанд гэдэг юм уу хийж исэн зарим нэгэн одоо саад бэрхшээлүүд бол одоо ингээд шууд төгсөл шат руугаа ортоод эхэлж байна. Зарим нэгэн үйл явдлууд одоо төгсөөд дахиад дараагийн шинэ алхам руугаа одоо жишээл тэр нэг үе байх вэ гэхээр одоо байгууллага үйл явдал. Байгууллагатай холбоотой. Албан байгууллага өөрийн чинь ажил төрөлтэй ч холбоотой. Зарим нэгэн богино аялал хийх гэдэг юм. Бичиг баримт бүрдүүлэх. Зарим нэгэн одоо худалдаа авалт хийх. Захирал харилцаа шийдвэр хүлээн авах. Энд гэсэн үйл явдлууд бол одоо төгсгөл хатанд орж шийдэгдэх цаад руу орж ийн гэж чинь. За тэгээд 5 сарын 10-26-ны хооронд бол бод гараг одоо таны 4-р бүлэг шилжиж байгаа юм байна. За 4-р гэр гэдэг бол таны амьдран оршин сууж байгаа газар орон, ээж аавын чинь гэр орон, үйл хөдлөх хөрөнгө, нийгмийн гэр бүлийн харилцаатай холбоотой бүх асуудлуудыг хариуцдаг юм байна. За тэгэхээр одоо магадгүй зарим нэг одоо гэр бүлийн дотоод асуудлыг шийдэх, нүүх, тийм үү аялах, шинэ одоо хөрөнгө, эд хөрөнгө худалдаж авах гэдэгтэй холбоотой асуудал. Магадгүй бас зарим нь хамаатан садны асуудал. Энэ бүхнийг бол одоо таатаагаар шийдэх, ярилцах төрөөс одоо байдаг юм уу зарим нэгэн одоо жоохон мөнгө хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал. Гэр доторх бизнес, гэр бүл нийтийн хүрээнд шийдэх асуудлуудыг бол энэ үед шийдэх нэ. Бичиг баримтыг бүрдүүлэх. Зарим нэгэн одоо оршин суух газар оронд одоо шилжих хөдөлгөөн хийхэд тэрэнд бүртгүүлэх. Аль эсвэл зарим нэг одоо гэрийнхаа одоо орон зай, эд тогшил, засвар үйлчилгээ гэх мэт энэ олон асуудлууд шийдэгдэх тал руу хандмаа гэж байна. За тэгээд дээрэс нь дараагийн нэг гараг бол цуугар гараг. Цуугар гараг бол аз жаргал, байр бясалган, өөдрөг үзэл бодол. За тэгээд хайр дурлал. Чиний хобби. Гоо сайхан. Энэ бүхнийг хариуцдаг. За энэ бол таны 3 дугаар гэрт орж иж байгаа юм байна. За 3 дугаар гэр. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө худалдаа арилжаа бас одоо энэ салбар болоод хөршийн харилцаа, нийгмийн бусад харилцаа, худалдаа авах үйл ажиллагаа. Энэ бүх асуудлыг бол бас хариуцдаг болохоор энэ үед бол зарим нэгэн хүмүүс нь бол таатай одоо тийм боломжууд бүрдэх, таатай уулзалтууд, сатаа сонирхолтой сайн мэдээ хүлээж авах. Энтэр боломжууд бүрдэн. За тэгээд дээрэс нь Венера буюу суур гараг бол ерөнхийдөө гоо сайхан илэрхийлдэг. Хайр дурлал илэрхийлдэг гэж хэлсэн шүү дээ. За тэгэхээр магадгүй та бүхэн бол тэр одоо гоо үзэмж өөрийнхөө одоо гадаад гоо үзэмж гэдэг юм уу? Аль эсвэл таны эдэл чиглэж байгаа нийгэмд өөрийгөө харуулах гэж одоо хэрэгжилж байгаа зарим тэр хөрөнгүүд байж болно шүү дээ. Зарим хүмүүсийн ухаанд бол одоо чимэг зүйлд цаг гар утас тэргээд бас нэг тийм лагшри байдлаар өөрсдөө харуулах гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст бол одоо бас гадаад тэр бүхнийг өөрчлөх шийдлэх илүү гоё тасаг зүйлийг өөртөө одоо хэрэглэх тэр боломжуудыг олгосон зарим нэгэн одоо тийм орлого бас орж ирээд энэ бүхнийг амжилттай шийдэж магадгүй гэсэн байна.
За 5 сарын туршид бол ер нь ерөнхийдөө тийм өөрийн өөрсдөө сэтгэл гарах, материалын аж байдлаасаа сэтгэл гарах гэдэг бол одоо тэр үнсэж зүүх гадаа харагдах гэж байгаа. За эмоц буюу одоо сэтгэл зүйн талаасаа гэх юм бол бас нэлээд одоо өөр байх юм байна л та. За жишээлбэл 5 сарын 12-нд одоо хилэнцэн ордон буюу таны 10 дугаар гэрт тэргэл сар гарч байгаа юм байна. Тэргэл сар шүү. 15-ны сар гэсэн үг. За энэ бол нэлээд жоохон тийм бас жоохон тийм төрчилдөнтэй гэх юм уу? Эмоц одоо сэтгэл зүйн хувьд бол бас жоохон тийм хямралтай байж магадгүй нэг тиймэрхүү харилцаанд оршиж байгаа юм л да. Тэр гаригуудын хоорондын харилцаа хэлж байгаа шүү. Тэр нь ямар гаригтай гэхээр Плутон гаригтай хамт энэ тэргэл сар бол одоо тийм асуудлыг шийдэх, бүр одоо үр дүнгийн үзэх энэ гэсэн нэг иймэрхүү нөхцөл байдал үүснэ гэдэг нь ямар асуудал вэ гэхээр таны 10 дугаар гэрт байж байгаа болохоор мэдээж тийм бол таны ажил албатай холбоотой асуудал. Нийгмийн байр суурь одоо талбайтай ийм асуудал. Магадгүй одоо зарим нь одоо албан тушаалын шатаар өсөж явсан бол тэр асуудалтай одоо бас эргэж зарим нэг одоо дүнлэх алдаагаа засах. Цаашдаа одоо жишээлбэл энэ бүхэндээ одоо жишээлбэл одоо ажил хөдлөгч байх ёстой муугүй юу гэдгийг шийдэх. За хувийн амьдралд гэх юм бол бас нөгөө хамтын одоо өд хөрөнгө бичиг баримт захидал харилцаа эдрийг өөрийнхөө дээд удирдлагуудад одоо бас хүч шийдвэрлэх гэдэг юм уу? Ийм одоо чухал яриа хэлцээрүүдийн өрдөмж болох бас нэг юм үе ирж байгаа юм байна. За тэгээд энэ үйл явдал бол бас зарим нэгэн хумхын ордны зарим хүмүүс жишээлбэл 1 сарын 23-наас 25-ны хооронд төрсөн хумхууд. Мөн 2 сарын 11-нээс төрсөн 2 сарын 11-нд төрсөн хумхууд. Эндэрт бол яг энэ сарны энэ одоо нөлөө. За тэгээд цаашаа эрч хүч энерги идэвхтэй хөдөлгөөнийг илэрхийлдэг Марс буюу ангараг гариг таны энэ сард таны 7 дугаар гэрт орж иж байгаа. За 7 дугаар гэр гэдэг бол партнер бүх төрлийн түвшин харилцаа бас гэр бүлийн харилцааг илэрхийлдэг. За тэгэхээр ангараг гариг энергист орж иж байгаа болохоор энэ бол танд бас нэлээд одоо зөрчил тэмцэл ойр томьёо хүмүүстэй. Ийм бас нөхцөл байдлыг үүсэж магадгүй гэж байна. За. Гэхдээ дээрэс нь энэ бол дандаа бас муу гэсэн үг биш үү? Ерөнхийдөө сөргөлдөө тэмцэл яг магадгүй одоо зүгээр яг тэмцээн уралдаан бол байж болно тийм ээ. За. Харин таагүй талаараа бол мэдээж зөрчил. Хэнийг хүнтэй. Та одоо жишээлбэл үзэл бодлын хувьд танд та тэр хүнээс ялгаатай байсныхаа төлөө зөрчилдөг ч юм уу нэг юм нөхцөл байдал бас үүсэх юм бол хүмүүс одоо таныг өдөөгөө хатах гэж юм бол нэг одоо сүрцгэж явж магадaltaй шүү гэж байна. За магадгүй таны иргэн дөрөнд бол одоо зарим үгж таны одоо тийм сэтгэл санааны хувьд одоо жоохон тийм таагүй урамсгал үүсгдэг. Нэг юмрхүү одоо нервич чинь одоо жоохон өдөөгд техник юм байж болно л дээ гэж юм л та. Энэ магадгүй чиний хамт ажилладаг хүн ч юм уу те. За тэгэхээр энэс болоод та одоо жишээлбэл зөргөлдөж зөрчилдөх тийм байдал байнг үүсгэж яж магадгүй юм байна л та. За тэгэхээр энэ болгон юуг сануулж байна вэ гэх юм бол за энэ 7 дугаар гэрээр шилжиж өнгөрч байгаа ангараг гаригийн өдөр та ямар одоо туршлага суух юунд сурахад ашиглах вэ гэхээр та орчин тойрныхоо хүмүүстэй харилцахын тулд яах ёстой юм гэдгийг ойлгож авахд туслана юм л дээ. За энэ бүхэн бол зөвхөн яг одоо эхэлж байгаа биш юм байна л да. Ерөнхийдөө энэ нэг тийм тэмцэлтэй зөрчилтэй юм харцаа бол
24 оны 10 сараас эхлээд таны одоо энэ харилцааны салбарт орж ирсэн Марс гарагийн нөлөөгөөр ийм одоо зарим нэгэн байдлаар ийм харьцаа үүссэн. Гэхдээ энэ бол танд бол одоо орчин тойрныхонтой хэд итгэж чадах уу? Энэ бүхнийг зааж сургаж сургамж авахд тустай л гэсэн байна. Одоо жишээл та нэг тийм залууч болоод байгаа юм шиг санагдаж байгаагүй л дээ. Гэвч энэ бүхнээс бол та тэгээд тэрнээс болоод таачлуулаад юм өөртөө ихтгэлгүй байдаг. Юм бол тийм байгаа би санагдаад байгаа байж магадгүй гэж. За тэгэхээр та жишээл тийм өөрөөр хэлбэл тийм өөртөө ихтгэлгүй тэр байдлаа харцгал юм бол та одоо хүмүүстэй жоох тийм илүү одоо хайрсгаар гэх юм уу одоо орчин тойрных хүмүүстэй мадуу тийм өөртөө ихтгэлтэй байдал чинь өсөж ирэх юм бол хүмүүс таньдаараа илүү одоо дээрхий хандаад эхлэх юм л да таныг одоо жишээ юм байна. Үйл ажиллагаанд хамт орж оролцохыг өрдөх ч юм уу те. Тэгээд таны одоо жишээ юу хийж чаддаг чи ямар одоо жишээлбэл өөрийгөө илүү сайн гүйцэтгэж чадахыг чинь одоо шинжих гэх юм уу? Гэхдээ энэ бол сорилт биш. Иймэрхүү одоо байдал үүсэх учраас та бол хэрэгтэй хүмүүсийн харилцаанд таарцахдаа өөрөө та юм шиг юм сурмаа л гэж. За, ганцхан 15-наас бол бод биш ээ. Уучлаарай бархас үд гараг. Бархас үд гараг бол бас л тэр сарны одоо тийм нэг карминг буюу үйлрийн цаглаатай бол энд ороод ирж байгаа байна л да. За тэгэхээр энэ харилцаа бол айл одоо 20 оны биш 23 оны 5-6 сараас эхлээд л одоо зарим нэгэн үйл ажиллагаанд тааж хяналтах боломж байсан. Тэрийг одоо дахиад эргэж харах дараагийн алхмаа хийхийн тулд бол тэр 23 оны тэр 5-6 сараас хойш хийсэн үйл одоо алхмууд чинь тэ үйл хэрэгц чинь тэ зөв байсан юм уу юм уу гэдгийг бол эргэж харах ийм л боломжуудыг сануулах юм байна. Энэ сарны нөлөө дээрээс нь бархас үд гарагийн нөлөө. Энэ нь магадгүй одоо мөнгө санхүүгийн асуудал байж болно. Энэ яаж их юм таачлал ингээд бүх юм өөрийгөө хязгаарлаад байх ёстой мó зөв юм уу буруу юм уу гэдэг юм уу те альсвал хүүхдтэй энэ одоо зориулсан тэр зардал мөнгүүдийг хянжаах ёстой мó ч гэдэг юм уу те нэг иймэрхүү өсөж иж магадгүй гэж ярил л та. За тэгээд дээрэс нь 17-ноос 25-ны хооронд бол бод гараг, ураан гараг, нар ингээд энэ гурван гарагийн одоо бид нэгдэл бол тийм маш тийм хувьсгалт өөрчлөлт гэж хэлдэг юм да. Нийгэмд бол хувьсгалт өөрчлөлт гэж хэлдэг. Одоо хувийн дээр хувьсгалт гэх юм одоо хаашаа тий. Маш том тийм өөрчлөлтийг одоо дагуулсан ийм жилийн эхлэлийг тавина гэж чинь одоо энэ үеэс эхлээд нэг тийм том өөрчлөлтийг эхлэл яваад байгаа нь шүү дээ. За тэгэхээр энэ таны 4-р бүрт орчиж байна. За 4-р бүр гэхээр бол таны оршин сууж байгаа газар орон байр үйлчлэх хөрөнгө ээж аав чинь одоо гэр орон энтрийг хариуцдаг шүү дээ. Тэгэхээр та бол одоо зарим нэг зүйлийг өөрчдөх шинэ зохион байгуулалтаар бүтэн жилийн туршид та юу өөрчлөмөр байна. Тэр төлөвлөгөөгөө гаргах техникийн хувьд ч гэдэг юм уу те. Одоо ахын хувьд ч гэдэг юм уу. Хүнээр одоо өөрийн чинь гадаад өмтгшүүд юу дээр чи өөрчлөмөр байгаа гэдгийг чи энэ үеэс ихтэл бодож өөрчлөлт шинжилээд эхлэх юм байна л та. За гэхдээ энэ ураан гараг бол таны анхудаа ороод ирж байгаа юм биш юм байл да. Аль 18 оноос эхлээд л одоо энэ ураан гараг бол таны одоо ажил биш 4-р гэр буюу одоо таны амьдрал сууж байгаа газар орнтой чи холбоотой гэр орны дотоод уур амьсгалтай холбоотой тийм одоо үйл ажиллагаа одоо тэр харилцаа хийж хөндөж исэн гэж магадгүй тэр үед бол нэг тийм тогтворгүй байдлууд үүссэн юм байна л да тэр үеэс хойш. За энэ чинь бол одоо ингээд тэр 18 оноос хойш үргэлжилсэн тэр харилцаа бол одоо ингээд энэ жилээр ихэд эсэг эцэс болчихж байгаа юм байна. Тэгэхээр энэ хэдийн хүртэл гэж тэгэхээр 7 сарын 7 27 оны 7 сарын 7
За энэ үеэс эхлээд таны тэр гэр орны дотоод асуудал, амьдрал суух орон байр, одоо тэр нөхцөл байдлыг шийдлэх барих одоо энэ асуудал чинь бол 7 сарын 7 хоног хүртэл орчимтэй болно л гэж. За энэс хойш тэртэй асуудал тийм чухлаар тавигдах болчих юм байна л да. За нэг иймэрхүү. За өөр нэгэн зүйл бол 5 сарын 26-нд бол бод гараг таны 5 дугаар гэрт орно. 5 дугаар гэр гэхээр мөн л харт болол өөр хүүхэд таны ажил хоббитэй холбоотой. За тэгээд дээрэс нь 5 дугаар сарын 15-нд өөр нэгэн цас гар ирэхсийн чухал үйл явдал бол Сатурн буюу бас дахиад үеийн өртөө холбогддог кармад илэрхийлдэг санчир гараг таны 3 дугаар гэрт орчиж байгаа. За энэ 3 дугаар гэрийн үйл явдал бол 3 жилийн туршид танд чухлаар тавигдана гэж 3 дугаар гэр гэхээр бол жишээлбэл нэмэлт одоо таны ажил санхүүгийн одоо орлого олохын тулд харилцдаг нэмэлт харилцаанууд. За гэхдээ энэ бол танд нэлээд таатай байдлаар тавигдж байгаа юм байна. Яагаад гэвэл яагаад энэ тэгж байгаа вэ гэхээр 3 дугаар хэдийгээр одоо Сатурн буюу санчир гарыг нэлээд таагүй тийм үеийн үрийг ингээд дандаа ингээд харуулад байдаг бол 3 дугаар гэр 6 дугаар гэр гэсэн энэ тодорхой гэрүүдэд орж ирэхээр их таатай харилцаа үүсгэжтэй гэж Вэди 6-д үздэг. Тийм болохоор 28 оны хүртэл санхүүгийн асуудал бол танд урд чиглэлд хаас илүү арай тийм таатай өвтэй их хөнгөн байж болно гэж ингэж хэлж байна. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол 5 сар танд маш таатайгаар нөхцөл байдлууд үүсгэнэ гэдэг ингээд ойлгож байна. За ингээд энэ хүрээд та бүхний 5 сарын байдлыг хэлье. За тэгээд блог маань үзэж байгаа бол цаашаанаа хүмүүс нэгтдээ түгээгээрэй. Лайк, шеэр, subscribe хийгээрэй. Дараа уулзъя. Баяртай.